шигт чон үлж байна. Аим шигт чон үлж байна. Цаапайлм ургах гэж байна шүү. Аим шигтэй юмнууд ирж байна. Би сая хэлчихсэн шүү дээ. Миний бяцхан одоо амар. Нөхөрлөл гэж юу байдгийг бол гэж би боддог байлаа. Та нарыг надтай нөхөрлөх хүртэл шүү дээ. Адад явдаг хөгжилтэн. Сайхан сэтгэл, хүчирхэг байдал. Урвчсан. Энэ биднийг найзууд болгодог юм. Миний бяцхан одоо амар. Бүх зүйлээ найзуудтайгаа хуваалцсан. Миний бяцхан одоо амар. Шидэт нөхөрлөл 38 дугаар хэсэг. Хөөе, тэнэг галуу. Чихэн чиртээ дуурхаа болоод эндээс яваад өгөөч. Бэлнэ юм ээ? Юунд бэлнэ гэж? Алимны чанамд хийх гэж байна. Нэрэн тийм л дээ. Хуучны цагаа дурсаж амттай алимны чанамд хийцгээе. Алимдан хадагтай. Би бүр тисгүүнээ хадагтай. Юунд тисгүү гэж? Алимны чанамд хийхийгээ. Тийм л дээ. Би жаахан унаг байхасаа чанамд хийж байна. Харин чи болгоомжтой байгаарай. Цэвэрхэн хийхгүй бол хамаг юма завааруулахаас гадна би бийтэйгээ наалдаж шмагдаггүй. Тэгээ чанамд үлдэхгүй. Энийг ав. Амттай чанамд хийдэг эмийн ургамалтай саваач юм уу нөө? Наадах чинь шүүр. За одоо гэрээ цэвэрлэл. Чамайг гэр цэвэрлэж байх хооронд би яваад нэг юм хийгээд хий. Одоо морди өөдөө. Толгойдоо өдтэй байсан бол дэлний тухай хизээж бодохгүй байлаа. Яг төлөвлөж байсны дагуу алимны навч гараад ирлээ. Сайн байцгаана уу? Фильтрээч. Сайн байна уу хадагтай Смит? Удахгүй алим хураах цаг болох гэж байгаа гэж сонссон л доо. Яг 4 өдрийн дараа. Сайхан мэдээ байна. Би ихний 100 шилийг авна шүү. Тэгээ Фильтэ. Намайг Рич гэвэл баярлалаа шүү. Танаа гэрийнхэн чинь сайн биз дээ? Өрөвдөлтэй хөөрхий тэнэг унаг. Смитимэтэй хамт алимны чанар хийх хэрэггүй. Гэхдээ би бүтэн жилийн турш алимны чанар хийх мөчийг хүлээсэн штэ. Би чанамлын тухай яриаг байна. Смитимэгийн талаар ярьж байна. Чи л өгтлээ хичиж байгаа бах та. Шүл болчихсон шүү. Юу гэж байна? Тэрний мэдрэл муутай гэдгийг бүгд мэднэ. Дээр нь бас чамд ийм тэнэг хувцас тэр өмсгсөн үү? Гэхдээ эмээ хэлэхдээ усанд ямар азар чи бүгдийн нүдэнд ил хотод биш хөдөөний фермд байсан юм бэ? Зүгээр дээ. Би нууцыг чинь чамлан хадгална. Мэдрэл муутай гинэ. Маш их баярлалаа Фильтэ. Наад туурайгаа хурдан хөдөлгөөд бай. Алим хураалтаас өмнө худалдаж авах юм зөндөө байна. Айдэ бэ. За. Өмнөхтэйг адилхан хийхэ болжээ эднэр. Хөөе, хатсан бол худалдаж аваач. Сайн уу би? Питерс, Бичер. Хөрхий зүгүүнүүд минь их ажиллаж дээ. Эмээ, ингэж зүгийн бол авах чинь жаахан тэнэг юм биш шүү. Чи минь яагаад нуугдаад байгаа юм? Бололтой та алимны чанамд хийхэд маш сайхан тохирно.
Болилтой имээ. Имээ болооч дээ. Эргэн тойрны бүх морд тань руу хараад байна. Юу? Энэ морд чиний найзууд юм уу? Сайн байцгаана уу? Тал үстэй найзуудаа? Сайн уу Смит имээ? Сайн уу тал үстэй? Ямар игдүүтэй юм бэ? Намайг унаг байхад морд ийм найрсаг байдгүй байсан. Дэлгүүрээс юм авч дуусна уу имээ? Би ферм руугаа хурдан буцмаар байна. Дуусчихлаа өнөртэй цэцэг минь. Жижиглэнгийн худалдааг оруулж ирж зах зээлийн үнээс арай даагуур үнээр худалж ирснээр бид хотын бусад дэлгүүрүүдээс хямд болж чадсан юм. Ингэж л Рич Бернардын худалдаа Понивиллийн хамгийн том худалдааны төв болж чадсан юм шүү дээ. Маш их баярлалаа ноён Филти. Үгүй ноён Рич гэхэд өнөөдөр ямар гоё өдөр вэ? Гэр бүлийн талархлын өдөрт оролцсон чинь маш их баярлалаа. За, дараагийн даваагаар хин гэрээсээ зочин авчирхыг харцгаая. Эпл Блум юм байна. Гэхдээ хадагта Кэрли даваагаарт алим хураах өдөр шүү дээ. Эпл Жек Биг Макинтош хоёр ирж ярилцах ямар ч завгүй байна. Тэгвэл танаа гэрт ирэх өөрмөр байгаа юу? Хадагта Кэрли, Эпл Блумын эмээ Смит алим хураахад оролцохгүй. Тэгэхээр тэр ирж чадна. Юу гэж байгаа юм бэ? Болохгүй тэгвэл ямар сайхан санаа вэ, Даймонд Тайра? Эпл Блум, чи Смит имийг даваа гарагт заавал авчраарай. Амралтаа сайхан өнгөрөөгөө хүүхдүүдээ. Смит имээ? Даваа гарагт имийг авчирвал Понивил даяар би ёстой онгойд орно. Намайг уучлаарай Эпл Блум. Чамд хэлсэн шүү дээ. Бид хоёр өглөөнөөс орой болтол ямар ч завгүй болохоор амжихгүй. Ямар их ажилдаг чи мэдэн шүү дээ. Мэднэ. 5 дахь өдрийн дараа алим алга болно. Хардаа 3 дахь дахиа. Яг цагтаа шүү. Сайхан байна. За, залхуу цэцэгнүүд минь хурдан туурайгаа хөдлөгцгөө. Уучлаарай Эпл Блум. Чи уурлаагүй үстэй. Смит имээгээ ярьдаг түүх хизээж дуусахгүй шүү. Мэднэ. Тэрэнд л санаа зовоод байна. Смит имээтэй очих юм бол би чи санаа зовж, дооглуулж, бас доромжлуулж. Чи ямар тойлооч биш дээ. Далаач дээ. Бид чам туслах гэж ирлээ. Бид чинь тэмдэг горилогч шүү дээ. Чиний илтгэлийг хойшлуулах ямар нэгэн арга бодож олох хэрэгтэй. Гэхдээ яаж? Санаа зовсоор байтал бүр би өвдчлөө. Өвдгөө? Оллоо. Нашиг. Болж байна. За, намайг сонсцоо зэргүүдээ. Тэгэхээр энэ ажлын дарамтанд орж өөлж, гомдолж хашгирсан үйлдэл хийж болохгүй. Я ойлгомжтой хэлсэн үү? Алдаа гаргаж болохгүй. Бажаа Эпл Блум. Чи өвдсөн юм шиг харагдах хэрэгтэй. Ямар халуун юм бэ? Тэр дээр ямар гэрчи хачи юм болоод байна? Смит имээ? Бид яг тантай уулзах гэж байлаа. Эпл Блум өвдчихсэн. Ирэх 7 хоногт гэртээ амрах хэрэгтэй баха. Чиний би зүгээр байна. Одоо яах вэ? Удахгүй нар жаргах нь байна. Маргааш бүтээсэн өдөр ямар нэг юм бодож олоход ганцхан өдөр үлдлээ. Хардаа? Дөрөв дэх дахиад.
гэж байна. Нэг санаа олчлоо. Гэр бүлийн талархлын өдрийг өөрчилж болохгүй. Тэгэхээр алим хураах өдрийг өөрчилцгөөе. Арай болоогүй юм шиг харагдаж байх юм. Алимыг гэрт хураалаа гэд асуудал гардаггүй юм. Мэдгүй юм да. Зап алимны мод бусад модоос шал өөр. Ид чидээр ургадаг. За ямар л өөр вэ гэж дээ. Ингээд унгааж чадахгүй юм бол нэг нэгээр нь төвөөлтэй. Өөр гой санаа байна уу? Эсми тийм ээ? Би Кэрли байна. Apple Bloom таныг надтай ярилцмаар байна гэсэн. Сонсож байна уу? Эсми тийм ээ? Сайн уу? Чи сайн биз дээ? Сайн? Эсми тийм ээ? Бүх юм зүгээр үсттэй. Мэдээж зүгээрээ. Яагаад ингэж асуугаа? Өршөөгөөрэй. Даршилсан ногоо идэхээр зөксөд байдгийг. Би даваа гарагт итгэл тавих боломжгүй болсон гэдгээ хэлчихсэн. Тийм үү? Яагаад тэр вэ? Эргэлзэх юм байхгүй. Би цэцгээ хяргаж бас хонио услах ёстой. Цэцгээ усалж хонио хяргах ёстой гэх гээд. Тийм хэрэг гараа юу? Тэгвэл өөр өдөр тавьчих юм. Би хаана байна? Сайн уу хадагта Кэрли? Дэлгүүр хэлж яваа мó? Үгүй. Та гэр бүлийн талархлын өдрөөр ирж амжихгүй тухайгаа хэлэхээр намайг дуудсан шүү дээ. Хонгор минь дээ. Би очинд гэсэн бол заавал очино. Гэхдээ та өмнө нь Даваа гарагт уулзъя. Тэрний гинт сэрсэн гэхээр уур хүрээд ах юм аа. Унтаж байхдаа тэг сэрдгүү штэ. Хаа нэгтэй гүйж очиод нуугдчих юмсан. Одоо чи зүхтаж чадахгүй. Харин хин нэгэн зүхтаж бол чадна шүү. Адам хураах ажил ихэдтэй. Маргааш хүсэн хүлээсэн алимны чанамлаа хийх юм дээ. Эсми тийм ээ? Зэка. За. Хинээс ирснийг харнаа. Аваагах Apple Street-д намайг ирж уулзаач гэсэн байх юм. Та өглөөний 8 галтаргийн сууч би таны юмыг багалчихсан байгаа. Гэнт юм боллоо. Гэхдээ санаа битгий зовдоо хонгор минь. Би заавал ирж чанамлаа хийх болно. Галт тэргээр явсаар байтал бүтэн өдөр болно. Ингэж нэг аврагдах гэж. Өнөөдрийн гэр бүлийн талархлын өдөрт зориулсан өдөрлөгт Эсми тийм ээ ирж үг хэлнэ. Apple Bloom Эсми тийм ээ ирсэн үү? Намайг уучлаарай хадагта Кэрли. Имээ маш яралтай хэрэгээр хөдөө дуудагдсан л та. Сайн байцгаана уу? Гэцхэн одоо мордоо. Бүгдээрээ сайн биз дээ. Энд ирсэндээ би шавар твтэж байгаагаа хайшиг баяртай байна. Та энд юу хийж байгаа юм бэ? Галт тэрнээсээ хоцорчихсан юм уу? Үгүй ээ, хоцроогүй. Apple Street-д өөрөө хүрээд ирсэн. Эсми тэмээгээ ярих илтгэдэг сонсон гэхээс байж ядаж байна шүү. Гэхдээ ямар нэг юм санаж байгаа болов уу? Олон жилийн өмнө намайг унаг байхад Ponyville бүх зүйл огт өөр байлаа.
Яагаад гэвэл Ponyville гэж байгаагүй юм. Тийм ээ, бяцхан одоо морд минь. Намайг унаг байхад манай гэрийнхэн энэ газар сууршиж байлаа. Бид энэ тэрүүгээр явж шинэ үр тариа олж хуучныг худалдаалдаг байсан юм. Манай аав Эквастрагийн хамгийн шилдэг үр цуглуулагч байсан. Тэгээд нэг өдөр Смитийн гэр бүлийнхэн дэлхий дээрх хамгийн шилдэг, хамгийн гайхалтай, хамгийн онцгой газар ирлээ. Кантерлот нэртэй гайхалтай газар. Энэ туурайгаараа тангаргалаа. Би өмнө нь хязгаарч тийм сайхан газрыг харж байгаагүй. Зөвхөн хотын үзэсгэлэнт байдал бос өөр нэг зүйл анхаарлыг татаж байлаа. Тэр бол хамгийн гайхалтай одоомор болох Селесте гүнж. Гүнжний өдөр миний аавын цуглуулсан үрийг сонирхон харсан гэдэг. Тэгээ Селесте гүнж бидний өөрд амьдрах энэ газарт урьсан юм да. Хааны удмын гүнжийнхээ хувьд тэр биднийг энд амьдрах эрх олгосон юм. Ингээд аав минь тэр үед үнэхээр гүнжид маш ихээр талархаж байсан юм. Тэгээд Everfree шугын ойролцоо газар олж аваад өөрсдийн анхны байшинг барьсан. Дараа нь өөрсдийн анхны жимсний модоо тарьсан. Гэхдээ жимсний мод шүнд ургадгүй байсан болохоор хоол хүнсээр тарчих хаан байлаа. Бидний эргэн тойрон битүү. Хаашаач гарахгүй байдаг байлаа. Гэхдээ тэнд морд амьдардаг байсан. Тэгэхээр идэх юм байж тараа гэж би бодож байсан. Харанхуй бас хүйтэн байсан болохоор би ихэд айдаг байсан. Би ой дундуур явж байгаад төөрчгсөн мэт санагдаж эргэн тойрноо харж байтал маш гайхалтай алюминий модны өмнө зогсож байсан. Би өмнө нь хизээч юм гайхалтай солонго шиг жимс харж байгаагүй. Тэгээд би байдаг хурдаараа алим түүжээ хэлсэн. Гэнэт эргээд хартав. Амжигт чон ард минь ирчихсэн байсан. Би амьдралдаа тэгж хурдан гүйж байсан удаагүй. Тэр үед зүгтхаас өөр ямар ч арга байгаагүй. Харин бид хоёр тэр модны үрийг суулгахад нүдэн дээр л урагчихсан. Та нарыг нэг үг хэлэх зурал бид нэг мод дүүрэн алим ургуулж чадаж байлаа. Тэгээд жил бүр алим хураалтын үеэр алимны дохио өгөх явцад маш их анхаарал хандуулдаг. Анхын гайхалтай алим ургаж эхлэхэд энтхийн цагаагаар хэрхэн нөлөөсөн, яагаад чон уйлдаг болсон, бас түүж авахгүй бол яагаад алга болчихдаг гэд бүгд маш нууцлаг байдаг. Энэ жимс өмнө нь амсаж байсан хамгийн амттай жимс байлаа шүү дээ. Удалгүй бид энэ жимсээрээ чанмал хийдэг боллоо. Энэ алимыг хураана гэдэг тусгай ажилтай адил чанмал хийх ч бас онцгой ажил юм. Эхлээд зүгийтэй маш нөхөрсөг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол чанмал хийх зүг юм бол яг гоё амттай болж чаддаггүй. Хэн тэр савтай чанмал дуу сонсох дуртай гэж мэдэх вэ дээ? Бас том ягаан цэцгэнд хүртэл дуртай гэж. Гэхдээ ичэд бол ичэд их хөвгөлтэй шүү. Удалгүй хаа холын газраас миний алимны чанмалыг ансах гэж олон одоомор манайхыг зорин ирдэг болсон юм. Зарим нь Diamond Taraгийн өвөөгийг буудалдаг байлаа. Нэрэн тэдний гэр бүлийн хамгийн анх зарж байсан зүйл бол миний алимны чанмал шүү дээ. Тэгээд удалгүй бидний тоо нэмэгцээр хөөрхөн жижигхэн хот байгуулчихсан байлаа. Ингэж л анх Ponyville маань байгуулагдаж байсан юм. За, маш их баярлалаа хөөрхөн одоомордоо. Одоо болно доо. Хэрвээ та бас алим байгаагүй бол Ponyville гэж байхгүй байх байсан гэж үү? Яг тийм бяцхан хөөмөн. Хэрвээ манай Смит хэмээн байгааг бол танаа Бернардын худалдааны төв гэж хизээч байхгүй байх нь шүү дээ. Гэхдээ эн чинь тэрнийг харахад туйлцсан хөгшин эмгэн шиг байдаг шүү дээ.
Зүгээр нэг хөгшин эмгэн биш ээ. Понивилийн хамгийн гайхалтай одоомор байгаа юм. Өмнө нь амсаж исэн алюминий чамналуудаас хамгийн хамттай нь энэ байна. Чи энэ бүгдийг хийсэн болохоор тэгж байгаа хаа, тийм ээ, Бэлблом? Яг тийм. Эбэл бүлүүн бол хамгийн мундаг алюминий чанмал хийдэг одоомор. Тийм гэж юу? Тэгээд гэр бүлийн талархлын баяр сайхан болж өнгөрсөн гэж ойлгож болох уу? Тийм ээ. Манай Смит тийм ээ, хамгийн онцгой нь байсан. Таны онцгойг түр мартчихсан байсан. Бэтхий уурлаарай. Имэн харин бүхнийг байнга мартаад байдаг болсон шүү дээ. Имэтэй хамт усанд дуудуулж өгөх хинэгэн байна уу? Би. Diamond яара? Гэхдээ аваа.